Бэдхэн аймгийн Дайчин Бээсийн хошууны гол хийдийн нэг их часад зайсан алба хашиж явсан одоогийн Дундгой аймгийн 3 төрүүгээр нутагтай. 7 хошуу даншийн зан Намчин бум гэж ирлэг сүрлэг ярлаг нэгэн сайхан ир 1870-аас 1937 хүртэл амьдарч байжээ. Тэрбээр наадам дөхөөд ирэхээр жороо хулмор унаад ширвээ зүс борон дундуур сөрөөдөл нүцгэн хайвуулж явдаг байжээ. Энэ нь нэгдүгээрт биеэ угаан чирэгжүүлж, хоёрт бие сэтгэлэн ариулж яваа тэргэн. Их жасын хийд цагаан сарын хэвийн боо хийх болтол Намчин бум зайсан хийдийн гал тооны том ширмэн тогоонд шуудаа бүрэл хийгээд бүх жорыг нь хольж модон хүрзэр хит утгаад эвлээд ирэхээр нь баруун өрн дээгүүр нь цуулахад ардан зогсох өөрөөс нь дутуугүй бяртан нэвсэн химээх базар гихч бэмбийлгээд игнэн суусан 20 гаруй лам банд нар руу нухуулахаар шидчихдэг байж. Намчин бум зайсан эд 30 насндаа их хүрээнд богдын даншигт холоос хосмортой зорж ирж барилджээ. Говь нутгаас зорж ирсэн годон хархуугээд дээгүүр зиндааны бөхчүүд дээрлэхүй янзтай байна гин. Таарсан учраагаан түүггүй давсаар 6 давлаа гинэ. За одоо яаж барилдах вэ? Хин амлах юм бол доо гэж бодсоор майхандан айргууж судал нэг их галав шулав хийсэн өндөр хүн орж ирээд. За Дайчин Бээсийн зарцуу банд дажгүй барилдлаа шүү. Долоогийн даваад чамайг авч шар усаан тараая хэмээчи. Үеийнхэндээ хүч бяраараа гайхагдаг байсан ч шамдан барилдаж дээш гарахыг хүсдэггүй хулгар нацаг хэмээх халахын хүчтэн шилийн сангэр ийхүү сэтгэлийн сорил хийж хөнгөнөж яваа тэр байв. Намчин бум зайсан хариуд нь за би боржгон сэцэн вангийн гомб сүрэн зааныг дагаж ирээд сансандаа хүрч сайн л барилдаж байна. Нэгэнт тэр газраас ирснийх нэхий дээл урж өссөнийхөө долоод авч заан болчих санаатай дотор хүнтэйгэн ярьсан аа. Та намайг бодвол заан цолтой хүн. Буугаад өгчхөл би танд баярлгсан гэжээ. Гулгар нацаг хултай ариг хурун дээрэн шундан шимснэн богдуулын оройг ширтээд адуу хөөдөг надад ямар нэр төргөж байх вш. Арслан цол хүртэж ахархан хугацаанд магтуулснаар адууган хөөгд явж байсан надад дээр. Чиний өвхөл юм мэдэндээ химээхэд Намчин бум зайсан. Унаж яваа жороо саарлморон эмийл хазаартай нь үгүй гэжээ. Хэмэртэй барилдаж яваа эрийн хөдөлж яваа хөөхөн цавдирмор миний нүдэнд тусаад байгаа юм да. Цавдирмор олөгчих гэж хулгар нацгийг хэлэхэд Намчин бум зайсан ч зөвшөөрсөн байна. Маргааш нь Намчин бум зайсан өрсөн шадар шиг алгалсан Монгол наадмын долоогийн даваанд халахын хүчтэн хулгар нацхаар долоод авж даншигын заан цал хүртээд богдын сойвн бүхийн албадуудаас батламжийн идэ хадаг. Ардаж аваад сэтгэл дээгүр цээж тэнгэр суужээ. Дагуулж ирсэн гомб сүрэн заан өөн цаан чин Дайчин өнгийн намхын авраг нацагтаан уурлаж чи Дайчин Бээсийн нэг муу хурд шиг хархуугээс ахуул авч бууж өглөө. 8-ын даваанд би тэр хурцыг чин авч хатуу сургамж хайрлна гэж байна. Одоо чи яана гэж олонний хөлийн тоосноос олж ирсэн ховор мэдээ дуулгажээ. Зааны цоолны ааг залуу насны шар хөдөлсөн Намчин бум зайсан нацхийг унгаж болсон юм намхаатай үзээд алдахад ер нь яах вэ гэсэн шүү юм бодож суужээ. Хөдөлгүй 8-ын даваа эхэлж намхаа авраг хөдөөлсөн бухшиг хурзийсэн амтэн хөндлөн хэрээд зогсож байна гин. Зодолдох гэж байгаа биш. Барилдах гэж байгаа юм чин гэж зоргион ирэлсэн Намчин бум зан ухс хийгээд л бариад авч нэг л мэдсэн дээшээ хараад газар унчихсан. Дэлхий шаргалдаж газар ногоороод хэлж болохооргүй хэцүү байв гинэ. Босвол гавл толгой нь заадлаараа ангалдаж газар дэлхий дайвилзаад гар хурууных нь үн бэлцэн хавцсан байв гин. Халахын цууд хулгар нацагт хахуул өгч заан цол хүртлээ гэж ууралсан намхын авраг тэр үед хориотой суух буюу шутрах гэж урдаас дайрсан бүхийг угтуулан гүйлгээд ардаан гаргаж мөрөн дээгүүрэн давуулан 2 гарны хурууны үзүүрээс барьж шиддэг мхэн хийчихсэн гэдэг. Сүүлд нь нутагтаан ирээд Намчин бум заан. Хол илүү юм холол байдаг юм бэлээ. Ер нь хүнжлийнхэн хэрээр хөлөөнж иж
Адууныхан хэрээр эсгэрнэ гэж үнэхээр зэцэн үг шүү. Арай илүү сарвансан бол алуулах нь байна лээ гэж даруухан инээж суусан гэдэг. Намхан авраг танаас хэр том хүн бэ гэхэд надаас хааш хаашаагаан 4 өргөн байсан та химээч. Намчин бомбзаан өөрөө хоймрын хуучин цагийн том бор авдрны өмнө суухад авдар нь харагддаггүй том хүн байжээ. Тэгэхээр намхан авраг ямар хэмжээний том хүн байсан нь тодорхой. Заан болсноос хойш намчин бомб зайсан даншигт ер нь очсонгүй. Хонхор том барилдаж, томхон наадамд төрүүлж, даахтай наадам вий авдаг юм. Дайлангтай наадмыг лувсан даваа авдаг юм а гэж суудаг байжээ. 1930-аад оны үед 3 сайхан сумын Гураа Жамин хорол гэдэг өндөр ааглан биетэй, өөртөө дохирсон бяртай, алс холоос адуу мал хөөчгдөг нэгэн ир 4 ата салхитаж очсныг цааш гаргаж гулсуулчаад эмээний эзэн хэн гихч ирэх бол гэж асууж бодож сууж. Тэгтэл баруун хойноос хул морьтой улаан дээлтэй мундаг том хүн ирж хоймрлон суусан намчин бомб заан байв. Төвнийг хараад шилийн ир Гураа Жамин хорол. Заах дэрэнгийн урд талаар нутагтай хэлэх чоймбол намчин бомб заан гэж 2 том биетэй хүн бий гэсэн энэ байж. Ямартай ч ихлээд өөрийн сурсан арга сүрдүүлэг хийгээд яадган үзье. Настай ч хүн байна. Надаас ч ирэх байлгүй гэж бодсоор заах минь та хурч явандаа гэсэнд өвгөн зайсан. Аах нь алдсан 4 атан авахаар ирлээ гэж шууд тулгажээ. Жамин хоролж юу яасан 4 ат алгаараа харж 10-аараа барьсан биш. Яхаараа та намайг сэрдэвгээд хөөхөн хөндлөлтөө давтал намчин бомб заан. Үүнийг гараараа ганц шүүрч аваад дахиурт биеийг нь дахимандан хавчуулаад суучихж. Гураа Жамин хорол эхэндээ их л эрэлхүү байснаа сүүлдэн амьсгал нь боогдож сандрахтаа. Ах энэ алдар хэм бэ? Атыг тань дүүн авчирч өгье гэж ам шүд алдаж байж амин болторчээ. Өвгөн зайсан өөрч олон юм хэлэлгүй босгож тавиад айраг ууж сууд атыг минь туугаад иргэд мордуулжээ. Ингэж арга чадалтай эрийн зүс зөргийг ахмиг насандаа дарж авсан гэдэг.